Чидийнхаа дриминг хэрэгээ. За докторийн төсөлтөө танилцсан. Тийм ч одоо бид нар яриад байдаг нэг өслийн жагсаалт биш. Бодлогын баримт бичиг болсон байна гэж үзэж байгаа учраас дэмжиж байгаа. За тэгээд энэ дээр ажилласан хүмүүст бас баяр хүрхийг хүсэж байна. За эдийн засаг хөгжлийн яамны залуучуудтай бол маш ойрхон ажиллаж бас санал солилцоо. Гэхдээ олон санал хэлсэн байгаа. Сайжруулад явна гэдэгт бол найдаж байгаа. Бас засвар орох байхаа гэж бодож байна. Тэгээ хөгжлийн 5 жилийн үндсэн чиглэлийн 3 дугаар хавсралтыг оруулж ирснээр өөрөөр хэлбэл үнэлгээний шалгуур үзүүлэлт, зорилттой төвшинг оруулсан, түүнийгээ тоогоор хуваар илэрхийлэхийг оролдсон их сайшаалтай юм зүйл байгаа. Энийг л их бид нар одоо бодтой болох хэрэгтэй. За мөн үндсэн 8 чиглэлээ тогтоож тэргүүлэх чиглэлээ эрен билсэн сайн хэрэгээ. Хүний хөгжил одоо боловсрал эрүүл мэндийг нэгдүгээр тавьсан одоо манай ерөнхий сайдын яриад байдаг хүний хөгжил бол манай засгийн газрын мега төсөл байна гэсэн энийг одоо баталж байна гэж талархаа хүлээж авч байгаа. За 5 жилийн үндсэн чиглэлийн хамгийн амин чухал зүйл нь тэр суур төвшин зорилт төвшнөө тодорхойлоод тэг хэмжиж болохоос шалгуур үзүүлэлтүүд оруулахыг ингээд зорьсон. За энэ л одоо бодтой байх хэвээр. Үүнтэй холбогдуулаад би нэг 4 асуулт асууя гэж бодож байна. За боловсролын салбараа 5 жилийн турш одоо эрен билсэн учраас тэргүүлэх чиглэл болгосон, тэргүүлэх салбар болгосон. Үүнийг одоо байнга одоо мөрдөөд явж чадна үстэй. За үүний тулд зүгээр одоо олон гишүүд давхардуулж ярьж байна. Төсвийн нийт зардлын нэг 20% нь боловсролын зардлыг хүргэж чадах уу гэдэг асуултыг асуумаар байна. За энэ дээр бас нэг санхүүжилтийн 2 их өсрөө нь улсын төсөв байна, гадаадын хөнгөлөлтөө зээл тусламж байна гэдэг дотор гадаадын зээл 468 тэрбум төгрөгийг тавьсан байгаа юм. Гэхдээ энэ одоо Азийн хөгжлийн банкны их өсвөр мөн үү гэдгийг 130 сая долларын зээл мөн үү? Тэгээ 2026 онд огт ямар ч дүн тавигдаагүй байна. Энэ ямар учиртай юм бэ гэдгийг асууя. Хоёрдугаарт баялагын сангийн хоримтлалыг 2024 онд 448 гэсэн юм суур төвшин байгааг 2030 онд зорилттой төвшөнд 2156 бараг 5 дахин нэмэх нэ. Энэ болцоотой бодтой юу? Баялагын сан дээр ер нь ямар бодлого баримталж байгаа вэ гэдэг ерөнхий сайдаас асуумаар байна. За 3 дугаарт нь суур төвшинг бодтой тавих шаардлагатай. За одоо зарим зөрөөтэй зүйл байгаа. Тэр 3 дугаар хавсралтын 1-1, 2-1 гэсэн стандартын шаардлага хангасан бүлгийн тоо ерөнхий боловсролын сургуульд байгаа бүлгийн тийм тоо нийслэл 76.5%, аймагт 97% байна гэж байна. Энэ хэр бодтой вэ? Би өөрөө энэ талын судалгаа хийсэн хүн байгаа. Тэгээ 704 төрийн өмчийн сургууль дээр 23748 бүлэг байгаагийн 30-аас дээш бүлэг дээш хүүхдтэй бүлэг нь бол 9500. Тэнд 362 мянга гаруй хүүхд сурж байгаа. Энэ 50 гаруй хувьд авчаад байгаа. Тэгээ ийм зөрүүтэй байхад энэ одоо яг бодтой том мөн үү? Тийм учраас бид нэр суур төвшингээ маш сайн нарийн нягтлжээд тавиад тэрнээсээ цаашаа яваад. Нөгөө талаас зорилттой төвшинг бас бодтой тавих ёстой. Энд сэтгэлийн хөөрлөөр бас тавиад ах шиг байгаа юм. Одоо мэрэгжлийн багшаар хангагдсан цэцэрлэг одоо бол 23.6% таа. ЕБС-наас 23.8% гэж байж байгааг 2030 онд цэцэрлэгийг 95% төргөн, ерөнхий боловсролын сургуулийг 96% төргөн. Мэргэжлийн багшаар хангагдсан багш ердөө 5 жилийн дотор. Энэ бол их сайхан сонсогдож байгаа. Гэхдээ энэ үнэхээр бодтой биелэх зорилт тоо мөн үү? За ийм одоо шаардлагуудыг хөндлөнгийн байгууллагаараа хянуулаад энийг одоо сайн хийлгэж явах нь биднэрт энэ үндсэн чиглэлүүдэд төлөвлөгөөгөө биелүүлэх. За ерөнхий сайд хариулъя. Чуян Галбаатар гишүүнтэй санал нэг байна. Энэ боловсрол бол тэргүүлэх салбараа. Боловсролд оруулж байгаа хөрөнгө оруулалт бол ирээдүйн хөгжлийн суурийг тавина. Тэгвэл төсвийн зарлагын 20% түргэхийн тулд манай төсвийн зохиц реформ хийх шаардлагатай байгаа. Манай нэг ийм сонирхолтой төвшин байгаа нь алтан гахаагаас хойш нэмэгдсэн хүүхдийн төрөл төсөлд нэмэгдэл бол боловсролын салбаруудаас 1,145,000 хүүхэд суралцагч нартай болоод ирэхээр сургуулийн тоог нэмэх шаардлагатай болсон, ачааллууд нэмэгдсэн, багшны тоогоо нэмэгдүүлэх шаардлагатай болсон. Тэр хэмжээгээр зардал өсөж байгаа. Нөгөө талдаа Монгол хүний дундаж наслалт уртасч 71.7 болсноороо бас тэтгэврийн ачаал маань нэмэгдэж байгаа.
За ингээд дагаад бас халамж хэдийгээр хүүхдийн мөнгийг боловсролдож оруулдаггүй халамжинд ч тооцдоггүй боловч энэ маань 1.5 их найдын үндсэндээ төсвийн зардлын маш том хувийг эзэлж байгаа. Энийг бас боловсролтой уух юм санаачлалууд бас яригдж байгаа. Тэгэхээр энийг ингэж нэг зохицороо төсвийн зарлагын хүрээнд энэ авч үзэхгүй бол болохгүй байгаа юм. Тэгээд энэ ачааллын хувьд тантай санал нэг байна. Одоо жишээлбэл нийт багш нарын 3/1 нь сумд ажиллаж байна. Суралт багш нарын 3/1 нь сумд ажиллаж байна. 3/1 нь аймагт ажиллаж байна. 3/1 нь Улаанбаатарт ажиллаж байна. Тэгэхээр Улаанбаатар хотод нийт энэ суралцагч 1,145,000 хүүхдийн 60% нь суралцж байна. Тэгэхээр нийт сурагчдын 60% нийт багш нарын 3/1 хичээл заахаар ачаалал нь бол эрс ялгаатай 2 дахин ялгаатай 2-оос 3 дахин их ялгаатай болоод тэр хэмжээгээр улсын дунджаар энэ багшид хамгаалах хүүхдийн тоо ангид үргэлжлэн тэрих бага юм шиг харагддаг ч Улаанбаатарын эрс өөр. За энэсээ шалтгаалсан багшийн ачаалал дарамт 60-70 хүүхдээ сурж байгаа гэд залуу багш нарын ачаалал дарамт тэгээ нөгөө залуу багш нартай олон хүүхдээ анги хуваалцдаг гэсэн ийм олон асуудлууд бий. Ийм учраас энэ бол бас одоо захимжил саяны хэлээд байгаа олон санаачлагууд бол энэтэй уйлдж гармаар байгаа. Таны энэ саяны сэтгэлийн хөрлөөр тавигдсан тоонууд байж магадгүй. Гэхдээ явж байгаа цаашдын хандлага бол 2030 хүртэл төрөлд буурж байгаа. Өөрөлдөл сургуулийн ачаалал буурна. Одоо дэлхийн нийтийн чиг хандлага одоо Япон, Солонгос гэхэд сургуулиуд эзгүй болж штэ хүүхдүүд төрөлд багасснаас шалтгаалаад. Тэгээ энэ бол бас нэг сайн үзүүлэлт бичигсэн тодорхой хэмжээгээр өсчөөсөн цикл бол ямар ч байсан шинэ сургууль барих шаардлага багш нарын тоог нэмэх шаардлагууд бол харьцангуй буур хандлагатай болно. За энэ хэмжээгээр нэгж доногдох зардал. За. Цэндийн сандаг очрог шүү. Баярлалаа. Тэгэхээр 20% төгрөг хэсэг тэгээд тэр энэ бол зорилт болж явж явах хэрэгтэй. Ингэж байж л бид олон асуудлыг шийднэ. Нөгөө талдаа бол энэ 468 тэрбум гэж хэллээ. Энэ Азийн хөгжлийн банкнд энэ удаагийн дагалдахын хуулийн төсөл за мөн одоо олон улсын гэрээ хэлцээгээр бол $150 сая хэмжээтэй Азийн хөгжлийн банкны зээлийг хөнгөлөлтөө зээлийг авахар байгаа. Үүний 130 сая нь бол 41 байршил дээр сургууль цэцэрлэгийн одоо хүртээмжийг нэмэгдүүлэх зорилгоор барилга байшин барихад чиглэж байгаа. Тэгэхээр энэ бол мөнгөн тоон дүүн баг мөрөгжих шиг байна. Тэгэхээр хэрвээ явал сангийн яамнаас бас тодруулаарай. Бид бас энэ яг хөө та түрүүнд хэллээ 95-96% руу шууд хүргэнэ гэд ингээ бичсэн байна гэдэг нь. Энэ их хурал дээр ажлын хэсэг байгуулагдсны дараа тоонуудаа бас дахиж магадalж харъя. Ингэх бас шаардлага байх гэж бодож байна. Баярлалаа. За, гал удрах гүшүүн. Тодруулъя. За, ерөнхий сайд төрөлж багасж байгаатай холбоотой юм ярьж байна. Тэгэхээр бид нар бас энийг тооцож үзсэн. Бүр наадлан л 2060 он хүржээ жилийн төрөлтийн тоо чин сургуульд нөлөөлж орж ирэх тийм тооцоол бас байгаа. Тийм учраас бид нар өнөөдөр нөгөө 50-60 хүрээд байгаагаа нэг ердийн 30 гэдэгтэй оруулъя. Тэрнээс хойш 2 ээлж байгаагаа 1 ээлжинд оруулъя гэж ингэж явсаар байтал энэ бол ийм тоо гарч байгаа. За, Наранбаяр сайдаас ахаад тодруулахад тэгвэл 468 тэрбум төгрөг гэдэг маань тэр Азийн хөгжлийн банкных бахна. Тэгвэл эргэжил ямар ч тоо тавигдаагүй байна гэдэг бол эргэжил одоо шинээр сургууль цэцэрлэг баригдахгүй байна. Бид нар чи энд маш их хүлээлттэйгээр шинэ төсөл, шинэ сургууль, шинэ цэцэрлэгийг бол Азийн хөгжлийн банкны зээл бол одоо бэлэн байгаа. Зээл авахд ер нь одоо бүх нөхцөл нь бүрдсэн байгаа учраас бид нар шууд л 26 оноос бол хэрэгжүүлээд явна гэсэн зүйл ярьж байсан учраас бид нар энд их хүлээцтэй байсан л да. Тэгвэл өнөөдөр тийм биш болох нь уу гэдгийг тодорхой. За, Наранбаяр сайд. Тэгэхээр энэ Азийн хөгжлийн банкны энэ зээлийн асуудал бол явж байгаа. За тэгээд 12 дугаар сарын эхээр бас энэ Азийн хөгжлийн банктай боловсролын яамны зүгээс бол уулзалтуудыг зохион байгуулна, Филиппинд ч зохион байгуулна. Ингээд энэ ажлууд бол явагдана. Тэгэхээр энэ жилдээ огт тавигдахгүй 26 оноос эхлэхгүй гэсэн үг үл ерөөсөө биш. За 26 онд эдгээр оруулахын төслийн нийт арга хэмжээ гэхэд нэг 200-аад сургууль цэцэрлэг дотор байрны юм барилгууд байх жишээтэй. Он дамжсан төслүүдэд дуусгана. За мөн улсын төсвийн хөрөнгө оруулалтаар бас шинээр сургууль цэцэрлэгүүдийг барьж байгуулах ажлыг эхлүүлнэ. Тэгэхээр 0 байна гэсэн ийм бол ойлголт бол байхгүй.
Тийм. Тийм зээлийн хувьд бол 12 сарын эхээр ярилцаад ингээд 2026 оны эхний улиралд гэхэд бол ингээд зээлээ аваад эхлэх юм боломжтой гэсэн ийм ойлголттой. Энэ сангийн яамны зүгээс энийг нь бас тодруулаад хэлээд өгөхийг хүсэж байна. Баярлалаа. За 4 номер энэ дэр. Галуудрах гишүүний асуултанд хариулъя. Сангийн ам хөгжлийн санхүүжилт хөрөнгө оруулалтын газар дэлгэр жаргал Аз хөгжлийн банкны зээлийн хувьд бол улсын хурлаар сойрхон батлах процесс явж байгаа. За энэ төслийн хүрээнд нийтдээ 32 сургууль 9 цэцэрлэгийн төлөвлөлт шинээр барихаар орсон байгаа. Тэгэхээр гадаад зээлийн ашиглалтын хувьд бол сангийн сайдын багц дээр 1.2 их найд байхаар сая төсөвдөр батлагдсан. За энэ хүрээндээ бид нар улсын хурлаар сойрхон батлагдсан төслүүдийг гүйцэтгэлд нь үндэслээд олгох боломжтой. Тэгэхээр саяны дүнгийн хувьд бол 26 онд гүйцэтгэл нь гарах юм бол ашиглалт нь гараад явах боломжтой. За Цэндийн сандаг очир гүшүүн.